Бидний унших дуртай номууд дээр өвлийн үйлрэл өвөөгүй цагаан цасаар бүрхэгдсэн үзэгсэлэн дүр зургаар ихэвчлэн дүрслэгддэг билээ. Гэвч яагаад манай хотын өвөл бүрийг агаарын бохирдол даган ирж саарал утаагаар бүрхдэг юм бол? Утаа хаанаас яаж үүсдэг тухай энэ удаа үздэцгээе. Их хотын маань энэ асуудал 3 гол их үүсвэртэй. Нүүрсэн галалгаат цахилгааны болон дулааны станцууд, бензин хөдөлгөөрт автомашинууд, гэр хороололт түгээмэл хэрэглэгддэг нүүрсэн галалгаатай зуухнуудын яндангаас гардаг хар утаан хаягдал нь агаар мандалд хит их хуримтлагдахад агаарын бохирдол үүсч бидний төсөөлдөг цагаахан өвөл саарал болон хуурдаг байна. Гэвч цахилгаангүй эсвэл түлшгүй бол зуухаа асааж хоолоо хийж чадахгүй. Зурагтаа асааж дуртай нэвтрүүлгээ үзэж чадахгүй. Гэрлээ асааж хичээлээ давтах нь амаргүй ажил болон хуурж гэр тэсгэм хүйтэн бол бүр юу ч хийж чадахгүй бол мөн тасралтгүй хөгжин өргөжих хотод маань иргэн бүр сургууль ажилдаа хамжиж очихын тулд автомашин, автобусыг хүлгэлдэг. Тэгэхээр дулааны болон цахилгааны станцууд бидний гэрэл, тог, дулаанаар хангахын төлөө зогсолтгүй ажиллаж, автобус машинууд биднийг цаг алдалгүй хүссэн газарт минь хүргэж өгөхийн төлөө үйлчилж байна. Бидний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхлын улмаас утаа үүсч, байгаль орчин гол усанд аюул занал хэлж байгаа нь харамсалтай ч бууж өгөх болоогүй шүү Сүпербаатар да. Дараагийн дугаараараа уулзцаая.